За уянгаа гишүүндээ одоо бас баярлсан талархснаа илэрхийлье. Энэ үндэсний ус ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтэд танилцах ажлын хэсгийн үндсэндээ урьдчилсан байдлаар бид үнэлт гарсан байна гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр зүгээр та бүгд маань бас ажлын хэсэг дээр өшөө дахиад яригдах бах. Ус хангамж ариутгах татваргийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл гэж байна. Барилга утаагуулалтын сайдын харьяанд байна. Энэ зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг та бас нэг болдог бол бас нэг танилцаарай. Тэдний гол одоо бол үндсэндээ энэ сөөхүүдийн зөвшөөрөл өгөөд тэрэн дээр нэг хяналт тавьсан маягтай нэг иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг. Миний бодлоор бол энэ үндэсний улсын ариун цэврийн байгууламжтай бол одоо бас салшгүй холбоотой ийм одоо зохицуулах зөвлөл байгаа юм. Тэгээ зохицуулах зөвлөлийн дарга нэг 6 жилээр илүү томилогддог засгийн газраас тэгээд нэг 20-30 хүнтэй нэг үйлгээд бас бодлого үйл ажиллагааг өшөө сайжруулах арай нэг агсан төвшөнд гаргах зайлшгүй зөв шаардлага байдсан болов уу гэж би зөвөр хөндлөнгөөс бас хардیں۔ Тэр яамд бас ажиллаж исэн хүний хувьд энтэй бол одоо бас салшгүй нэг хэсэг нөгөө зоосны хоёр ташгил гэж хэлж болохоор ийм зүйл байгаа гэдгийг бас хэлье. Тэгээд ариутгах татвар ус хангамж ариутгах татварын тухай хууль бас байгаа. Энэ хуультай бас энэ ажлын хэсгийн дүгнэлт бас нэлээд уйлдах болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа. Тэгээд энэ хоёр саналыг л ажлын хэсгийнх нь дүгнэлттэй холбогдуулж хэлье. За баярлалаа. Амжилт хүсье. Гишүүд үг гэж дуслаа. За энэ